Харах нүдэнд гисэн саран чимэн хөө. Унгар улсад сурч амьдарч би олон том Монгол оюутнуудын төлөө цохилох Монгол зүрхнүүдийн нэг бол аз зээгийн засчихэр юм. Сэтгэл судлалын ангийн оюутан тэрээр эрдэм нийгмийн идэвхээс гадна уран зохиолын ертөнцид өөрийн гэсэн мөрийг гаргаж яваа дайчин охин билээ. Өнөөдөр бид түүний Унгар дахь оюутан насны нэгэн өдөр эх орноос сонсон сэтгэл ирээдүйн гэгэм мөрүүдийн тухай чин сэтгэлийн яриа өрнүүлэх болно. Шалгалт үлгийн ээжүүгээр цаг зав гаргаж манай нэвтрүүлэгт оролцож байгаад маш их баярлалаа. Баярлалаа. За сурлага өндрөө. Өндөр. Шалгалт үлэг гэдэг амар завгүй байна уу? Тийм би тэгэхэд шалгалт маань эхэлсэн хажуугаар нь холбооныхоо ажилтаа ярьсан бүтгэж байгаа. Өнөөдөр ямар үйл ажиллагаатай? Өнөөдөр манай Унгар дахь Монгол оюутны холбооноос What's Next гэд ер нь одоо Унгарт сурч төгсчөө цаашаа карьераа таад маань яах чинь дараагийн алхмыг төлөвлөснө үү гэх асуултан дээрээс үндэслээд тийм карьер төлөвлөлтийн ивентийг оюутнуудад зориулж хийсэн. Аюу гоё юм болсон юм шүү дээ. Тийм тэгээд дөрвөн өөр салбарын мэрэгчлэтнүүдэд ураад оюутнуудаа яриа маягийн өдрөл хийсэн ба. За. Цацагийнхаа бага настай танилцъя. Бага насаа хаана өнгөрөө? За ямар сургуульд явжээ? Би Архангай аймгийн Эрдэнэ болгон сум буюу аймгийн төвд өссөн. Тэгээд яг тэнцэнэ цэцэрлэг сургуультай сураад нэгдүгээр сургуулийг төгссөн. Тэгээ бас аав ээж маань бас Үгийн нуурт амьдардаг байсан. Тэгэхээр Архангай аймгийн төв Үгийн нуур хоёрын хооронд л ер нь бага нас маань өнгөрсөн гэж хэлж болно. Тэндээ 10 жил төгссөн тий. Тийм Архангай аймгийн нэгдүгээр сургуулийг төгссөн. Тийм тэгээд хоёр дүүтэй айлын том ер нь өвөө эмээ дээрээ өссөн нэлээд том болтлоо өсвөр нас хүртлээ. Тэгээд аав ээж маань дүүтэй маань хөдөө би өвөө эмээ дээрээ ингээд хөдөө сум руугаа очиж аав ээж дээр мал дээр жоохон байж байгаа аймгийн төв очоод хичээл сургууль гэж явдаг тийм эргэн очин байдаг хөхт байсан. Тийм хамгийн түрүүнд орж иж байгаа надад тэр л байна да. Тэгвэл юу юм те багада нөө сургуулийн дотор өрөнд байсан гэсэн үг тий. Гүг өвөө эмээтэй. Өвөө эмээ маань аймгийн төвд байсан байхгүй тийм. Өвөө эмээ аймгийн төвд аав ээж эхэндээ одоо суманд байжгаад тэгээд ер нь нэлээд өөрчлөгдсөн гэж хэлж болно амьдрах орчин маань ингээл аймгийн төв суманда. Гэтэ ер нь бол аймгийнхаа төвд сурдаг байсан. Би чамайг багаан шүлэг мүлэг өнтөр уншаад айгүй юм тогтоодог айгүй мундаг хүүхдээсэн гэж сонсон. Чиний бага наснда ер нь ямар хүүхдтэй? Тийм ер нь багасаа миний санаж байгаагаар нэг юм болгонд оролцдог хүмүүс байдаг шүү дээ. Ингээд өөрөө жоох юм оролцоотой сэргэлэн. Тэгэхээр багш нар нь бас ингээд барьж аваад юм болгонд бэлтгэл тэгэл бүр цэцэрлэг бага ангиас ахуулаад математик, монгол хэл, өөр юу гэдэг уран уншлага, бүр уран нугараалт гээд байж болох бүх юмд орж өөрийгөө сордог, гэр бүлийнхэн маань ч их сайн болох дэмждэг тийм байсан. Тэгээд тэрнээс нь том болох тусам ингээд шигшигдээд яг за би яг алинд нь сонирхолтой юм байна. Аль нь жоохон надад хоол юм байна гэдгийг нь ялгагддаг шүү дээ, тий. Тэрнээс өмнө бол ер нь бүх юмд л оролцоод явж байгаа хүүхдээс. Бүр юм тэр үед болохоор хүүхдүүдэд юм жижигхэн XO гэдэг ногоон компьютер байдаг гэсэн байхгүй юу? Багангийнханд одоо компьютер сурахад зориултай. Тэрний улсын олимпиадад хүртэл орж исэн. Оо тийм үү. Тийм нэлээд сонин юмнууд хийж явсан. Юу руу нь өвсөрдөг гэдэг шиг үү? Энд чи хэдэн онд ирлээ? Энд чи 24 оны намар ирсэн. Одоо нэг жил хагас орчих болж байна. Сургуулийнхаа сонио ачнаас ярьж. Яа сэтгэл судлалын мэргэжлийг сонгосон? Чиний энэ шүлэг зохиодог, уншдаг энэтэй чиний мэргэжил холбоотой юу? За яг сургуультай өргөдөл өгсөн бүтэн түүхээ ярих юм бол би 10 жилийн төгсчөөд
ер нь манай үеийнх нь нэлээд завсарч ил авдаг болцоосон. За шууд мэргэжлээ сонгоод явахаас илүү өмнө нь ингээд өөрийгөө илүү таньж мэддэг, юунд сонирхолтой байна гэдгийг азандаг болсон үе байсан яг тэр үед. Тэгээ би бас тэр замналаар завсарч ил аваад тэгээд Улаанбаатар хотод нэлээд дадлагын ажил, сайн дурын ажил нэлээд хийж явсан 3-4 газар арч юм уу. Тэгээд яг өргөдлөө өгөхдөө Америк руу, Унгар руу, Хятад руу гээд нэлээд сургууль руу өгөөд 4 сургууль тэнцэжсэн. Сонирхолтой нь болохоор 2 өөр мэргэжлэр өгсөн. Өөрийнхөө сонирхлыг харж байгаа. Нэг нь кино найруулагчаар, нэг нь сэтгэл судлаар. Америк руу кино найруулагчаар, тэгээд Унгар руу сэтгэл судлаар өгжсэн. Тэгээд хоёулын дээр нь тэнцээд яг сонголтоо хийхдээ тулаад ирэнгүүт мэдээж аль болох санхүүгийн боломжтойг сонгосон. Ягаад тэгэхээр аль салбар нь миний хүсэж исэн салбар байсан аахгүй. Тэгээ яа сэтгэл судлалыг сонирхсан бэ гэхээр нэгдүгээр хувийнхээ онцлогт нэлээд тааруулах гэж утсан. За би юу хийхийг хүсэж юм. Миний онцлог нь одоо жишээ нь илүү шинжлэх ухааны талтай байна уу, дата тал дээр байна уу? Эсвэл ингээд хүмүүстэй ярилцаад би хүмүүсийн дотоодыг нь илүү нээж илрүүлж тэр хүний яг сэтгэлийг нь уудалж чаддаг хүн байна уу гэд аль алийг нь сонсож байгаа. Тэгээд мэдээж би өөрөө тийм хүмүүстэй нэлээд ярилцаж чаддаг төрлийн хүн гэж одоо би өөрийгөө болоод найзууд маань намайг дүгнээд дээрэс нь одоо мэргэжлийн сурах тэр чиглэлүүд байгаа шүү дээ. Жишээлх юм бол сэтгэл судлал дээр тарих тэгэл нийгэм өөр юу гэдэг маш олон зүйл байгаа. Тэр судлах зүйлсүүдийг нь харж агаад яг миний судлахыг хүссэн зүйлс байсан байхгүй юу? Яг дараа нь хийх ажлаасаа гадна сурах зүйлийг харсан гэсэн үг. Олон улсын оюутнуудтай ингээ хамт суралцаад явхад чи бол 10 жилийн Монгол төгссөн хүүхэд. Тэгээ ингээ гинт ингээд хүний нутагт ирээд дотор барь чи одоо дотор байранд байдаг уу? Одоо бол байр төрөөс л байдаг. Гэхдээ гадаад оюутнуудтай. Однон бол дотор байранд байсан. Олон улсын ингээ оюутнуудтай ингээл мөр зэрэгцэл ингээл явхад Монгол Унгар хоёрын ялгаа асар их харагдаа. Тэгээд энд ингээд ирснээрээ одоо би тийшээч өөр сургуульд тэр Америк руу энэ өгсөн тэр сургуульд орчдөг байж юу гэж харамсаж ирсэн юу би чамд одоо энд ирснээс хойш юу гэмдэ би энэ сургуулийг арай юу яччтэй арай нэг буруу шийдвэр гаргачихчтэй гэж эргэлдсэн үе би юу. Ирснээс хойш бараг байхгүй хаа. Өмнө нь бол мэдээж тийм өмнө нь ингээд одоо манай үеийнхэн дунд чи Америк л гэвэл гоё, Америк л гэвэл мундаг байлаа штэ. Тэгээд Унгарыг барыг сонссон хүмүүс ч цөөхөн те. Тэгээд яг тэнцээд ирсний дараа миний нэг бодсон юм нь болохоор бас би Унгарыг сонгосон гэхээс илүү Унгар намайг сонгосон санагддаг. Ягаад гэхээр нэг тийм үг сонсч байсан. Заримдаа чи очих газраа чи замналаа биш тэр зам чин чамайг сонгох юм а гэд. Тэг тэр нь над дээр биелчихсэн юм шиг санагддаг. Өөр зөндөө олон зам байж болохоор байсан ч гэсэндээ яг энд ирээд уулзсан хүмүүс бүтээсэн бүх юм маань яг миний учрах ёстой бүтээх ёстой зүйл байсан байна гэдгийг би өөрөө одоо бат итгэлтэй байдаг. Тэгээд гадаад оюутнуудтай сурах одоо тэр туршлагын тал дээр ярил ирэхээс өмнө мэдээж ингээд гадагшаа явахаар нэлээд хэцүү байдаг. Эхний жил ингээд те маш их гонёлдог гэдэргээ сонсчихсон. Гэхдээ миний хувьд эсрэгээрээ байсан. Ирээд шууд нэг их одоо зов шаналхгүйгээр очролцсон гэх юм уу? Ягаад гэхээр хамгийн эхлээд хүрээлэл чухал юм шиг санагддаг. Тэгээ би ирээд 1 сарын дотор ер нь өөрийнхөө найзуудыг олоод нэг юм Монгол хүрээлэлтэй болчихсон. За тэр маань ингээд суур болоод өгч байгаа. Тэгэхээр хаач явсан би ингээд ганцаардахгүй, ганцаараа мэдрэхгүй. Тийм болохоор хүн нэгдүгээрт өөртөө итгэлтэй аюулгүй байт юм байна л да. Тэрэн дээрээс үндэслээд эргээд нөгөө гадаад оюутнуудтайгаа найзлах өөр хүрээлэл ахиад хэлэхэд жоохон тийм бат бөх байд юм билээ. Тэрээс яг гав ганцаараа байсан бол бас жоох эвгүй байх байсан баг. Тэгээ одоо бол мэдээж надад маш том одоо Монгол оюутнуудын хүрээлэл дээр нэмээд олон улсын оюутнуудын хүрээлэл бас айл айл нь байдаг. Тэгээд аль болох тэнцвэртэй авч явахыг хичээдэг. Чи анх Унгарт ирээд яг хөл тавиал ямар сэтгэл төржсэн тэр сэтгэлээ бол мэдээж миний хамгийн анхны Европ бол тэгэл бүх юм гоё харагдал бүх юмны зургийг аваад тэгээ одоо утсан дээр байгаа зургнуудаа эргүүлээд харахаар бүр юм нөгөө утасны дараа нэг тийм сонирхолтой биш юмнууд хүртэл юуд бараг ингээл хогийн сав маавны зургийг чамаагүй хараад ямар гоё юм бэ гэж явж исэн байлээ. Тэгээд анхны сэтгэл бол тийм тэгээд юугаач мэдгүй нэг сонирхолтой зүйл нь би нөгөө одоо бид нар чинь
тиктэй аваад ингээд үнгүү явдсан шүү дээ. Үнгүүч гэж сар баг ингээд нэлээд чөлөөтэй явдаг. Тэрийнхээ учрыг нь жоохон ойлгохгүй тиктэй авчаад ингээд нөгөө шалгуулж малуулахгүй ороод зүгээр өөртөө явчихдаг. Тэрийг нь мэдгүй. Тэгээд за ер нь ойрхон юм чи ингээд бид нэг сар огт нөгөө тээвэр ашиглахгүйгээр сургууль руу алхачихсан байхгүй. Зүгээр яг алхах чи гээл. Тэгээд сарын дараа л траманд сууж үзсэн байдаг. Тэр мэтчлэн юм жижиг сажиг хөөрхөн сонирхолтой юм байна. Шүлгийнхээ номны талаар яриач. За шүлгийн ном маань би энд хэдий ширхэг авчихсан. Айгуу мундаг ийм 44 шүлгийн төвөртэй ийм гоё номоо хэвлүүлсэн байгаа. Чи одоо энийг Монголд хэвлүүлсэн үү? Энд хэвлүүлсэн үү? Монгол хэвлүүлсэн. Номын маань нэр болохоор 44. Тэгээд 23 онд хэвлүүлсэн. Тийм завсар жилийнхаа дундуур гэсэн үг. Тэгээд түрүүн нөгөө хоёлаа ярилцж хахад багасаа ингээ те юм цэжилдэг уншдаг хүүхэд байсан гэж дуурсаж чинь 10 жилдээ бас туршиж үзсэн нэлийн зүйлүүдийн маань нэг маань бичих. Гэхдээ тийм одоо гүнзгий төвшөнд биш зүгээр л одоо монгол хэлнийхээ хичээл дээр маш идэвхтэй байдаг тийм бичдэг хүүхэд байсан. Тэгээ мэдээж том болоод ирэх тусам өөрийнхөө сонирхлуудыг нээж илрүүлээд мэдрэмжээ үгээр илэрхийлэх гэдэг нь одоо надтай бас нэлээд уялдаа холбоотой зүйл юм байна гэдгийг ойлгосон. Тэгээ завсар жил авах хугацаанд амьдрал маань олон зүйл болсон, сэтгэл зүйн бас олон асуудлууд болсон. Тэрийг ингээд хүн тэгээл яваад ахаар маш хүн дөргөн багтарна. Тэгээд тэр мэдрэмжүүдээ урлагаар дамжуулж гаргах, үгээр дамжуулж гаргах, дээрэс нь миний мэдэрсэн зүйлийг өөр хүн уншаад тайлбарлыг авна гэдэг их гоё зүйл юм байлээ. Яг нь. Тийм тэрийг ер нь анзаараад дээрэс нь бас түрүүнд би хүрээлэл гэж ярьсан. Азар надтай адилхан сонирхолтой бичдэг найзуудыгаа би олж аваад тэгээд энэ чи зүгээр бичээд яваад ах биш бас ингээд ном болоод гаргачих болох юм байна гэж нэлээд бодож байгаа зориглоод гаргасан. Анх номоо гаргахад бол бас нэлээд зориг шаардсан. Гэхдээ одоо маш талархаж явдаг. Тэгээд мэдрэмжүүдээ нэг удлаад ном болгоцсон байгаа нь дараагийн зүйлс маань их хэрэг болно. Дээрэс нь эргээд харахад их дурсамжтай. Тэгээд ирээдүйд нэлээд одоо сонирхлоороо бичнэ гэж бодож байгаа. Мэдээж мэрэгжил маань өөр ч гэсэндээ сонирхлоороо бичнэ. Холбогдож байгаа нэг зүйл нь одоо мэдрэмж юм да. Нэг нь урлагаар гаргаж, нэг нь болохоор бас тий бусдын мэдрэмжтэй ажиллана, судлана гэд жижигхэн холбоо бас байгаа. Одоо тэгээ дараагийн номныхоо эхлэлийг тавьсан уу? Тавилгүй яхаа тавьсан дээс. Одоо энэ номнаас маань хойш 3 жил өнгөрсөн байна. Тэгээд ерөнхийдөө шүлэг тэрнээс хойш нэлээд битсэн. Тэгэхээр төгсөд ч юм уу дараагийнхаа шүлгийн төврийг гаргахад бол шүлэгнүүд маань бэлэн байгаа. Одоо экзектэй үеийг л хүлээж байгаа гэсэн. Дээрэс нь үргэлжилсэн үг буюу богино нүгэллэх ч юм уу зохиолын ном бас гаргаж үзье гэж бодоод бичиж байгаа. Гэхдээ мэдээж одоо би ч оюутан хүн хажуугаар нь цагийн ажил хийн холбоо гэд ер нь 24 цаг маш богинохон байдаг. Тэгэхээр тийм байнгын бичиж чадахгүй яг юм тохиромжтой үед нь бичээд нэлээд удаан явах ах. Гэхдээ нэг ойрын жил 2 жилдээ бол ихний номнууд дээр ажиллана гэж бодож байгаа. Цагийн ажил олдсон хэрэг. Эхний жил бол нэлээд бага байсан. Яг учраа болохгүй хаанаас ажил яаж болохоо мэдэхгүй. Тэгээ энэ жил бол нэгдүгээрт хүрээлэл нэлээд нэмэгдсэн байна. Хоёрдугаарт ер нь Унгарт хүмүүс яаж ажил олдгийг, яаж одоо ажил олгогч нартайгаа ойлголцож харилцаж ажиллах уу гэдгийг ойлгоцсон болохоор олдохгүй гэхээс илүү бараг нөгөө цаг нь хүрэхгүй энэ тэнд олон ажил хийгээд аль газар ажиллаж үзээл явж байна. Оюутан хүний замнлаа. Юу яагаад шүлэг гэснээс чиний энэ номонд орсон ч юм уу аль эсвэл одоо ингээд зохиолсон байгаа шүлгнүүдээс ч миний энэ л надад бүр хамгийн ойр хамгийн гоё шүлэг гэж бодогдсон шүлэг чамд бол байгаа шүү дээ. Тэр шүлгээ үзэгчд маань уншиж сонирхолтой болох уу? За, боловгүй яахаа. Гэхдээ энэ ном маань бол ахаа жоохон тайлбарлахад 3 жилийн өмнө гэдэг чинь би одоо 18-9 үед бичсэн шүлгүүд юм болов. Тэгээд ихэвчлэн ер нь хайр дурлалын шүлгүүд. Мэдээж амьдралын тухай, гэр бүл, хөл ахлах харин яг тэгж бодсон доо. Нэлээд байгаа. Тэгээд анзаараад ирсэн одоо бичдэг хүмүүс ч юм уу эсвэл ийм альва зүйлийг бүтээдэг хүмүүсийн уран бүтээл нь насаад агаад бас ингээд өөрчлөгдөн шүү дээ, тий. Дараагийн ном маань бас их өөр сэдвүүдтэй байх болов уу гэж бодож байгаа. Тэгээд хамгийн дуртай гэж сонгох бас хэцүү юм. Магадгүй энэ номны маань нэг шүлэг нь бас нэлээд хүмүүст хүрсэн шүлэг байдаг. Тэрийг нь сонирхуулбал илүү сонирхолтой байх болов уу гэж бодож байна. За, айцтай нэг үлээ.
Тэгээд одоо ер нь залуучууд нэлээд л эргээд шүлэг яруу нойрог сонирхдаг болж байгаа. Тийм шүү дээ. Тийм. Тэгээд яг чиний наад номын чинь би бол ерөөсө баг ихэнх нь хайр дурлалын тухай авах гэж бодсон л да. Яа тэгэхээр нас чинь өөрөө яг байгаад байгаа байхгүй юу? Тийм ялангуяа тэр үед бол өсвөр нас маань дуусчихсан. Тэгээд 3 бүлэгтэй эхний бүгд төгсгөлийн 2 бүлэг нь ерөнхийдөө хайрын тухай шүлгүүд. Дундлыг нь болохоор бусад амьдралын тухай бас зарим тийм жоохон зөрөгтэй тийм шүлгүүд бас байгаа. Би аваа. За энэ шүлэг маань болохоор би 25 оны 5 сарын 9-нд юм байна. Нэг бичлэг дээрээс нэлээд 20 гарцсан одоо манай үеийн залуугийн ингээд одоо нэлээд сэтгэл хөдлөл өндөртэй ярьж байгаа бичлэг үзсэн хгүй. Тэгээд нэрээ л одоо 20 30 гараад явж байгаа хит ч хүрсэн бид нар чинь одоо хүүхдэрээ л байдаг штэ гэдэг мэдрэмжнээс тэгээ ялангуяа тэр бичлэгийг үзчихэд эргэн тойрныхаа найзуудыг харсан чи дөнгөж одоо ингээд 19 20-той 20 гараад явж байгаа хүмүүс гадаадд ирэнгүүт одоо автоматар бүр илүү бие даах илүү том хүн болох тийм хурцтайгаар хөгжих шаардлага гардаг. Яг тэрийг бодоод найзуудаа зориулж биччихсэн юм. Ямар гоё юм бэ? За жаал мэндэ хөрстийн хад чулууных зүрхийг чинь сийчсэн ч хүний нутаг харанхуйд тийчлэх өдрүүд бэлгэлсэн ч угтаа бид чинь хүний л үр өгчнаасаа сөөм зайтай төөрсөн ургаж амжаагүй нахаа нас хэдийг ч зоогулсан нарт хорвоод чи эцгийнхээ мөрөөсөж ихийнхээ усалж өсгсөн шим тургамал эргэх орчлонгийн гүнээс илгээгдсэн энэ дэлхийн сахиус жаал эндэ үлгийндөө багтахгүй өссөн өргөт бяцхан хүү минь өөрийгөө талент харвал өвөөгийнх нь хамар эмээгийнх нь инээд өөрт чинь нэгэн удмын амби өглөөнөөс орой хүртэл алхан бүрт чинь өөрөөсөө илүү чамайг хайрлсан хүмүүрийн залбирал бий жаал эндэ жаал минь жаахан шувуух амин би чинь хэдий бедрүүн томоо болж өссөн ч битгэрэх ихийнхээ зүрхэнд бэлтрэх шиг өчүүхэн хിവэр юм шүү дээ. Зулаан дээрээ хөө төрхүүлээд дэгддэг зулцхан жаахан бүжнэн юм шүү дээ. 2025 оны 5 сарын 9 гэсэн. Ямар гоё юм бэ? Чи ямар мундаг ичдэг юм бэ пүү? Баярлаа. Өстой гоё ичсэн байна. Энэ бол яг л найзуудыгаа өөрсдөө харж байгаа л том хүн болох гэж хичээж л явна да гэж бичсэн шүлэг. Өстой гоё шүлэг байна. Баярлаа. Баярлаа. Хоёлаа би чамд нэг сюрприз хэлсэн байгаа. За. Солонгосоос ээжээс нь мэдчилгээ ирсэн байгаа. За ямар гоё юм бэ? Хоёлаа тэрийг одоо үзье. Сайн байна уу? Цасрын ээжнээ юуны өмнө энэ нэвтрүүлэгт миний охиныг өрн оролцуулж байгаа бүс гэдээ талархал илэрхийлье. Ээж нь охинтойгоо Солонгос улсаас мэдчилж байна. Тэгээд миний охин Унгар улсыг зориод 2 жилийн нүүрэг үзжээ. Тэгээд ээж нь ч гэсэндээ энэ дээрээ баггүй хугацааг өнгөрүүлсэн байна. Тэгээ охиныгоо ээж нь маш их санд байна. Охиныхоо үргэлж тууштай, хичээл зүтгэлтэй өөрийгөө хөгжүүл суралцахт нь ээж нь маш их бахархдаг шүү. Чи миний бахархал юм шүү охин минь. Тэгээд ээж нь охиндоо маш их хайртай, бас маш их санаж байна. Тэгээд охинтойгоо уулзах тэр өдрийг тэсэн ядам хүлээж байна. Хайртай шүү, баяртай. Харах нүдэнд гисэн саран чимэн хөө халгих зүрхэн шиндэсэн дэгэтэй халуун голыг бүлгүүлсэн гочин хөө хасын туягч буласан ноттэё Ээжийнхээ энэ гоё мэдчилгээг аваад ээжтэй хандаж үг хэлж. Юу мэрчэндээ үг гардаггүй. Амар сонир болгочоо. Зүгээр. Би бас юу нээжгээ нэлийн санаж байгаа. Гэхдээ нөгөө юу яа гэм бэ? Айлын томууд ч бас жоохон өөр бүр ингээ багасаа яалтчгүй ингээ дасах хэрэгтэй болчдаг.
Тийм болохоор миний бодлоор ээж маань миний одоогийн байгаа болоод ирээдүйд би болох бүх зүйлийг ингээд бүтээхэд 100% яг бүх юмыг нь гараараа бүтээсэн ганц хүн гэж боддог. Тэгээд бусад найзуудыгаа ч юм уу хүмүүсийг сонсоод хахад ингээд аав ээж нь ойлгохгүй тохиолдлууд зөндөө гардаг байхад ээж битэрийн хооронд за мэдээж багт маань янз бүрийн үйл ойлголцол байсан бол том болоод намайг тэгмээр байна, ингэмээр байна гэдэг эрхлээл ийм юмд ч туршиж үзмээр байна, тэрийг ч хийж үзмээр байна гэхэд нэг ч удаа загнаж байгаагүй, үгүй гэж байгаагүй. За чи туршаад үзье. Алдах юм бол өөрөө хариуцлагаа хүлээн шүү. Гэтэ миний охин чадах ах уу гэж дандаа тэгдэг. Тэгэд ер нь тэрнийхэн ачинд одоо би өссөн бүх юмаа туршиж үзэж өөрийгөө нээж илрүүлжсэн баг. Тийм болохоор ээждээ одоо талархдаг гэж хэлэх үг бол хангалттай биш. Яг миний илэрхийлж чадах бүх үгнээс ч тийм том мэдрэмжүүд байдаг болохоор хайртай шүү. Маш их санаж байгаа шүү. Тэгээд удахгүй уулзхаа. Би чинь багасаа ер нь жоохон бандгаар болцгоор тэмдгүүд байсан. Тэгээд засвар жилийнхаа явцад ер нь эрүүл мэндийн шалтгаанаас сэтгэл зүйн шалтгаанаас гэж болоод огцом жин нэмсэн байхгүй юу. Тэгээд гадагшаа явхад ер нь очиод эхнийхээ саруудад нэлээд таргалдаг шүү гэж сонсоод тэгээд за угаасаа таргалах магадлал өндөр юм байна. Тэгээд дээрээс нь би шинэ орчинд очиж байгаа гэж бодоод шинэ амьдралаа цоо шинээр эхлэе гэж бодоод тэгээд эрүүл амьдралын хэм маягуудыг баг-багаар суулгаж эхэлсэн. Яг эрхээс өмнө гүйдэг болцсон байсан. Тэгээд гүйх, фитнесээр тууштай хичээллэг, эрүүл хооллолт гэдэг зүйлдээ нэлээд анхаарад тэгээд анх одоо хамгийн хүн чингээс нэг 20-оос 22-3 кг бол хассан. Дунд нь мэдээж айгүй их чинь. Тийм эргүүлж нэмээ дахиж хасаад одоо бол яг л тогтжин. Тэгээд тэр тухайга бас өөрийнхөө YouTube дээр хуваалцсан байгаа. Тэгээд аль болох одоо ер нь тэр эрүүл амьдралын хэм маягийг авч үлдэх гэж их хичээдэг юм. Гэхдээ яг нэг хичээл сургууль ажил гээд завгүй болчихоор бас арай жоохон хэцүүлээд юм байна. Яг хүний нутагт ингээд хичээл сургууль, ажил гэл инхээр амар ядарна, түүртэнтэй. Заримдаа ингээд амар шантрах үе гарахаар ойлгоч газар олдохгүй гэж үнэн бах тийм үү? Тийм шүү дээ. Гэхдээ би бол уйлаад явж байгаа. Би чи хаяасан газар уйлаад, метронд ороод уйлаад, ажил дээр уйлаад нэг гаргахгүй байх тусам бактериад улам хэцүү болно. Тэгэхээр мэдрэмжүүдээ бид нар түгжээд авах шаардлагагүй. Тэгээд уйлмаар уйлаад, найзуудаа ярмаар яриад байж ах хэрэгтэй л гэж боддог. Би бол тэгж боддог байхгүй юу? Одоо ингээл энд ингээл яг нэг юм сэтгэл санаагаар унаад жоохон хэцүү болсон үед ингээл бүр хүн мөнгөө зүгээр зилүүд газар очиод ингээд ус хараа суумар санагдаад байхгүй юу? Тэгтэл чи нөгөө ус нь хол байвал яаж очих юм? Тийм болчихсон. Тэгээд чамаг ингээд сэтгэл санаагаар унаад жоохон хэцүү байх үедээ хаана очдөг гэж асуух гэдэг. Очдог. Яг энэ зорилготой газар байдгүй. Яг байгаа би бол их хвшлэн дунагийн эргээр алхах хэрэгтэй. Ганцаараа найзуудтайгаа тийм ингээд одоо наам өрнөө хараад ярилцаад алхах дуртай. Найзуудтайгаа бас их цагийг өнгөрөөнө. Ер нь чи ганцаараа байгаа юм шиг огт санагддаг. Тэгээл болох тэгээл уйлал лидер рүү ярихгүй хичээж байгаа хэвчээ. Тийм, ер нь тийм шүү. Тэгээд ганцаараа амьдрдаг болохоор чи их цагтаа ганцаараа. Тэгээ бүр одоо цаг зав гараад найзуудтайгаа бас их уулзаж цагийг өнгөрөөн. Тэгээл янз бандаа ойлгох үед ойлаа. Чи энд болж исэн яг одоо нөгөө нэг анх ирэл тэр хэлний бэрхшээл байх үед дэлгүүрүүдээр ороод худалдаа авалт хийх гэл хэцүү. Тиймэрхүү үеийнхээ гоё дурсамжтай хөвгтэй явдаасаа хэрэгж. Хэлний бэрхшээл Одоо энэ чи чинь миний бодлоор бол ихэнх яг за пэйж рүү бол гайг байх л та. Мага тийшээ бол нөгөө нэг дэлгүүр мэлгэрийн худалдагч энэ чинь бас унгараар л ярихгүй бол англи хэлээр ойлголцдог юу тал бас аюух байдаг байхгүй юу? дэлгүүрийн ихч нар маань бас жоохон уртай. Тэгээд юм айгүй их чанга манга өгөн те. Тиймэрхүү зөндөө олж асан. Гэхдээ миний боцноос бол хэлний бэрхшээл нэлээ баг гарсан. Яг ихлээд дөнгөж ирж байхад би нэг жоохон пайтан үг чигээр байдаг байсан. Англи хэл мэдээж Монголд байнга ашиглахгүй байгаа юм чи нэг уг нь ярьж чадаад байдаг. Гэхдээ нэг пайтан үг чиг өөрийнхөө хэлтэй үг чиг ярьдаг байсан. Тэгээд тэр маань ярих тусам зүгшэрсэн. Гэхдээ хэлтэй холбоотой гэхээс илүү надад одоо бодохоор жоохон инээтэй санагдаад байдаг юм нөгөө
шинээр оюутан болохдоо шууд ингээ гадаадад оюутан болохоор би бүр ангиач яаж олох учраа олдгоо. Тэгээд хичээлээсээ нэг нэлээд хэдэн минутын өмнө ингээ очсон. Тэгээд тэдэн цагаас тэр хичээлтэй гээд хуваар нь байгаад байдаг. Тэгээд би анги одоо аль ангид орохоо хаанаас нь харахаа мэдэхгүйсэн байхгүй юу? Хаана бичсэн байдгийг. Тэгээд би скриншот хийж гаад одоо үед чинь бас тэ химэл оюухан байна. Тэгээд чат GPT рүү ингээ скриншотоо явуулаад би яаж анги олох вэ гэж бодсон. Тэгээд яг энэ хуваарнаасаа би анги хаанаас нь олоод аль давхарлаа яаж явахаа огт мэдэхгүй. Тэгээд яг энэ чинь ингэж бичсэн байх шиг байна гэж ChatGPT тэгээ нийлж анги олсон байдаг. Тэгээ орчод бас яг зөв ингэж орсон мэдэхгүй ингээ урт маа нэг Азербайджан билүү бас Аз хөхөд сууж тэгээд энэ тэр ангиу гэдэг. Тийм би бас дүгээсээ орж ирчээ тэгээд тэгээ адилхан нэг дээр курс авъя. Тэгэж анги олж орж исэн. Тэгээ анги олох гэж эхлээд нэлээд бэлдчихсэн да. Монголч биш бүр гадаад ингээ баахан гадаад оюутнуудад ороод ирсэн. Аа. Чи энэ ажлын хажуугаар хичээл ном хийх зав гарч байна уу? Яаж амжуулж юм бэ? Тийм ер нь нэлийн завгүй байгаа шүү. Цагийн ажиллаа хийн. Хичээлээ хийн. Тэгээд би өөрөө бас фитнесээр өдөр болгоно уу? Хичээлдэг, гүйдэг. Тэгээд холбооны ажлууд байгаа. Тэгээд аль болох цагаа 7-7 хоногор нь хуваараа гаргаад зохицуулаад явна. Сайн нойр авахыг хичээнэ. Одоо өөрөөр бол үнэхээр цаг зав бол амжихгүй үед их байгаа. Гэхдээ нөгөө ажил амьдралаа тэнцвэртэй байхыг аль хичээдэг. Тэгээд ядраад бүх юма цалгаrzуулаад яваад авахгүй тулд хичээдэг дээ. Өөрт Чиний мэргэжлийн онцлог давуу тал нь юу вэ? За яг сэтгэл судлалын мэргэжлийн хувьд гэвэл мэдээж одоо дэлхий дээр байгаа энэ олон сая тэрбум хүн болгон яг өөрсдийн сэтгэлийн зовнилтай байгаа бөгөөд дээрэс нь нийгэм, соёл бүх зүйл хүн дээрээс хүний сэтгэл зүйдээр одоо бүтэж байгаа шүү дээ. Тийм болохоор яг юм бүх зүйлийн үндсэн тэр гол цөмөн юм уу гэж хардаг. Тэр тусмаа сэтгэл судлал гэдэг ирэхээр манай сургуулийн одоо хөтөлбөр нь behavioral analyst буюу илүү анализ жоохон судалгаа тал дээр төвлөрдөг. Тэгээд миний бас ингээд бусадтай аюу хуваалцаж ярилцахыг хүсдэг зүйл болохоор Монгол сэтгэл судлал гэхээр зөвхөн сэтгэл зүйч одоо зөвлөгөө өгдөг терапист хүнийг л ойлгоод байдаг. Энэ салбар маань өөрөө маш том салбар байгаад байгаа. Маш олон талын сэтгэл судлалын салбар болон судалгааны ажлууд их явагддаг. Тэгэхээр бас судалгааны тухай нийгэмд ер нь сэтгэл судлал ямар үүрэг ролтой байдгийг хүмүүс илүү гоё мэддэг болоосоо гэж хүсдэг. Гэхдээ би бас өөрөө одоо л мэдэж танилцаад суралцаад явж байгаа. 2 дугаар курсын оюутан. Чи одоо хизээ төгсгөлөө? Энэ 3 жил сураад төгссөн юм уу? 3 жил. Одоо яг л дундаасаа жоох хэвтэрсэн яаж байна. Төгсөд Монголд очиж ажиллах уу? Одоо тэр төлөвлөгөөн дээр нэлээд бодож ийн үргэлжлүүлж сурах уу эсвэл Монголд очиж ажиллахаар байна уу гэдгийг надад ямар боломж олдохоос л хамаарах бах. Тэрээс би болыг юм Монголд очихгүй гадаадд байна гэдэг төрлийн бол бас биш байгаа гоё Монголд очиод гоё ажил хийвэл гоё л юм. Энд бол сэтгэл судлалаараа ажиллана гэл тэгэнгүүт нэлээд нэвтрхий ээж ажил, хэлэнд нэвтрхий ээж ажил ажиллах байх. Тийм хэл нэлээд шаардах байх. Ялангуяа Унгар ч нөгөө англи хэлтэй орн бас биш шүү дээ. Унгар хэлтэй болохоор эцээ ажлыг гэвэл унгар хэл нэлээд шаардах байх. Мэргэжил дээрээ нэмээд. Энд ажиллаж амьдарч байгаа нийт монголчуудаа хандаж ямар үг хэлнэ? Ямар ч хамаагүй үг юм уу те ер нь жоохон сэтгэлийн үг юм уу уриалсан маяг юм уу уриалаг биш сэтгэлийн үг манай монголчууд бас нэг бүх хүний нүдэнд л өөр харагдаж байгаа шүү дээ. Тэгээд яг монгол хүний манай монголчууд нэг юм байгаасаа ингүүл бас нэг хүний нут тий илүү юм юу байх юм байна гоё харагдах юм байна одоо тий илүү хөгжилтэй юу яах юм байна монголчуудтай хандаж энд байгаа нийт монголчуудаа. За сүүлд би нөгөө маркет дээр найзуудтайгаа явж исэн чинь солонгос найзтайгаа тарахгүй юу? Тэгээд ер нь юу хийж ийн яаж ийн гэд би ярьсан чинь би нэрээ танай монголчуудад айгу атаархдаг штэ гэд тэгнэ. Тэгээ яасан ингэ гэсэн чинь танай монголчуудын одоо community монголчуудын хүрээлэл маш идэвхтэй ингээд би нэгээ банк дэмжиж ингээд дандаа гоё юм хийж яадаг. Тэгээ би ингээд тэрий чи хараад хатаархдаг юмаа гэж хэлжсэн байхгүй. Ямар гоё. Тийм тэгэхээр
миний бодлоор Унгарт гэлтгүү дэлхийд даяар ялангуяа одоо бид бүхний байгаа энэ газар маань монголчууд нэгнийгээ маш их дэмжиж хань болж амьдардаг юм шиг санагддаг. Тэгээд одоо улс алган одоо collectivist, individualist гэж хоёр төрөл байгаад байдаг. Тэгээд монголчууд маань аль болох би бинийгээ хайрлах юмсан дэмжих юмсан гэдэг сэтгэл байнга оршинж байдгийг нь би одоо гадаадд ирээд илүү их мэдэрч байгаа. Тэгээд яг тиймэр байгаасай би нэгээ үргэлж хайрлж заавал тийм сүртэй том юм бодохгүйгээр жижигхэн зүйл дээр ч гэсэндээ халамжтай төлөвтэй байгаасай л гэж бодож байна доо. Тэгээд одоо нөгөө өмнөх жилүүдэд маш олон хүмүүс нөгөө Монгол гэдгээс хичээд гоё юм гадаадд л гоё гэдэг ойлголт яваад байдаг гэсэн бол одоо эргээд Монгол хүн Монгол гэдгээрээ бахархал илүү хүчтэй болж байгаа юм болов уу гэж бодож байгаа. Тэгээд тэр нь маш гоё байгаа. Хойч үеийн залуустаа магадгүй гадагшаа гарч сурыг да юуг илүү анхаарах хэрэгтэй бол гэсэн залууд үнэртээ ямар зөвлөмж хэлмээр байна. Гадагшаа гараа сурвал ингэх нь ер нь айгүй чухал юм байлээ. Энийг анхааруул зүгээр юм байлээ. За яг гадагшаа гарч сурах гэд бэлдэж байгаа дүнэртээ хандаж хэлэх юм бол нэгдүгээр судалгаагаа маш их хийгээд зөв газараа зөв мэргэжлээ өөрийнхөө их юм сурах дээрээс нь жаргалтай байж чадах газраа сонгосоо гэж хүсэж байна. Тэрийг мэдхийн тулд маш их судлах хэрэгтэй. Дээрээс нь эрт ихлээрээ гэж бас хэлмээр байна. Заримдаа бид нар нөгөө айгаад өөрийнхөө чадах зүйлийг хүртэл хойш нь тавьчихдаг. Яг ингээ өнөөдөр хийж чадах байсан ч гэсэндээ би чадахгүй хаа гэж бодоод хойш нь тавьсаар байгаа жил 2 жил болцсон байгаад байдаг. Тэгэхээр санаа зовлтгүй чадахгүй ч байсан аль болох эрт ихлээд бүх зүйлээ гоё хичээгээд яваасай л гэж хэлмээр байна. Ямар гоё юм бэ? За баярлалаа. За миний зүгээс чамаас нэг энийг асуусан болол гоё ялаа гэсэн чамд тийм энийг асуусан болол гоё ялаа. Эний талаар нэг ярьсан болол гэж байгаа сэтгэлд зүгэлдсэн юм байна уу? Яг талганд орж ирж байгаа зүйл бол алгаа. Тийм. Гэтэ ер нь л би Унгарт ирээд өөрийнхөө хүрээллийн хүмүүст монголчуудаа ер нь их талархаж явдаг болсон. Тэгээд тэрийг л байнга л хэлмээр санагддаг. Дээрээс нь яг тэр чигээрээ байгаасаа гэж боддог. Одоо манай холбооныхон жишээ нь оюутнуудаа зориулж маш их зүйл хийдэг. Дээрээс нь монголчуудын холбоо гэж байна. Morning Runners гэдэг гүйлтийн клубийнхан маань бас байдаг. Ингээ хаа яваа газараа бидээ аль болох сайн сайхныг түгээж хэмсэн бусадтай ингээд гоё зүйлсийг өгч хэмсэн гэж явдаг хүмүүстэй очирсандаа маш их талархдаг гэдгээл дахин хэлмээр энэ өөр нэг асуулт гэвэл орж ирж байгаа юм аа л та. Гэхдээ энд байгаа монголчууд маань ер нь бараг л бүгд л тиймэрхүү байхыг бас надад бас тэгж санагддаг. Яг нэгнийгээ дэмжиж, чин сэтгэлээсээ дэмжиж, хамтдаа хөгжөөд явъя гэсэн сэтгүүтэй тийм монголчууд ер нь л таарсан бүх хүн л ер нь тийм дээ. Тийм. За ингээд урлагаа мань хүлээж авч манай энэ нэвтрүүлгийн нэгэн тоодонг болж гялалдсан засч ихтэй маш их баярлалаа. За ийм гоё зүйл санаачлаад намайг урьж оролцуулсанд баярлалаа. Тэгээ надаас гадна олон гоё хүмүүстэй, олон монгол зүрхтэй Унгарт маш гоё ярилцлагуудыг бусдад хүргээсэй гэж ерөөй тэгээд хүссэн зарсан бүхэн билээсэй гэж бодоод дүүн ингээд өөртөө байгаа ганц уран бүтээтэй орсгоч юм. Ямар гоё юм бэ? Өдгөл энэ дээрээ дурсгалын үгээ гоё бичээд өг. Ямар гоё. Ном бол ерөөсөө хамгийн том бэлэгштэй. Чимэнхүү хайлгих зүрхэн шиндээсэндээгээ Цас чихэр охины маань ярэм нэвтрүүлэгт маань яг л шүлэг шиг нандин цас шиг гэгээ өнгө нэмлээ. Алс холын солонгосоос охиныхоо төлөө залбирч суугаа ээжийнхэнд хайр өнөдөр Унгарын ээлтэй их сургуульд сэтгэл судлаач зохиолч болон цэцэглэж байна. Чиний минь үзгэн хорц үйлсэн өргөлж цагаан байгээ. хатыг чайлуулах эцтэй Сорлого хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье. Дараагийн дугаараар эргэн уулзлаа. Түр баяртай үзэгчтэй. Баярлалаа. Чимэнхүү дэлгэх цэжигээр юусан
Дэлбэт толтыг дэнсэлүрсэн гочин хөө дэндүү холигч ойртуулах цалантэй